Монгол Улсын хурлын дарга Амар Хавцаглан өнөөдөр Монгол улсад төрийн ачлал хийж байгаа Туркменстан улсын ерөнхийлөгч Берди Мухамедовд бараалхлаа. Уулзалтын улсын хурлын дарга Амар Хавцаглан Монгол улсад Туркменстан улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменстаны ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж байгаа энэхүү анхны төрийн ачлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын хурал Туркменстаны Мэжлис хооронд хэлхээ холбоо тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж цаашид Монгол Туркменстаны найрамдлын бүлэг байнгын хороод тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар онцоллоо. Туркменстан улсын ерөнхийлөгч Берди Мухамедов хоёр талын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж байгааг тодтогч хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх залуучууд эмэгтэйчүүдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Талууд хамтын ажиллагааны санал санаачлалуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд болон олон улс бус нутгийн асуудлаар харилцан санал солилцжээ.